Сурон скутер мопед захилгаан дугуйг өнөөдрөөс ашиглаж эхэллээ. Сурон буюу Батаз замын захилгаан дугуйг 18 нас хүрсэн хүн унах бөгөөд зөрчүүл 400 мянган төгрөгийн торгуультай. Мотоциклийн ангилалд хамааруулсан тул насанд хүрсэн байхын зэрэгцээ А ангиллын үнэмлэхтэй. Улсын бүртгэлийн дугаартай, хоёр талдаа тойлтой, хамгаалалтын хувцас хэрэгслээ бүрэн өмссөн байх шаардлагатай. Харин түрээсийн мопед скутерийг зөвхөн 16 нас хүрсэн иргэнд түрээслэнэ. Монгол банкны эдийн засгийн санг хүн бүхэнд худалдан авах боломжийг үүсгэх зорилгоор алт мөнгөн гултмайг 1, 5, 10, 100 грантаар худалдаалж эхэлсэн байна. Монгол банкны эдийн засгийн сангаас өмнө нь алтан гулдмаа, мөнгөн гулдмаа худалдаалж байсан. Гэтэ энэ удаагийн онцлог нь өөрөө яг жирийн яг иргэд өөрсдийнхөө цалингаас ч юм уу бусад орлогоос худалдаах боломжтой жижиг хэмжээгээр гулдмайлсан алтыг зарж байгаа нь онцлог. Гулдмайг Лондонгийн үнэт металлын биржэд баталгаажсан үйлдвэрт захиалан хэлгэжээ. Шинжээчдийн дунд зохион байгуулдаг макро эдийн засгийн төсөөллийн судалгаагаар 4-р улиралд инфляц 7.9%-тэй, эдийн засгийн өсөлт 5.8% орчимд байна гэж гарчээ. Мөн бодлогын хүү одоогийнхоос бага зэрэг буурч 11.3%, зээлийн хүү өнөөгийн төвшөнд буюу 17.2% байна гэж таамагласан байна. Инфляцийн төсөөлөл буурч эдийн засаг төсөлд ажиглагдсан ч ойрох дорнодын нөхцөл байдлын инфляцийг өдөөж магадгүй байна. Атар дөрөв тариалангийн доктортой хөгжлийн аяны хүрээнд нийт 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг газар тариалан эрхлэгчдэд олгохоор шийдвэрлсэн. Одоогоор 31 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 117 иргэн аж ахуйн нэгж аваад байна. Тодорхойлбол 23.7 тэрбум төгрөгийг үр тариа, тос, тэжээлийн таримлын үйлдвэрлэл эрхлэгч 75 иргэн аж ахуйн нэгж авсан бол 3 тэрбум төгрөгийг үр үйлдвэрлэл эрхлэгч нэг аж ахуйн нэгж авчээ. Мөн 427 тэрбум төгрөгийг төмөс хүнсийн ногооны үйлдвэрлэл эрхлэгч 41 иргэн аж ахуйн нэгж, 1.4 тэрбум төгрөгийг жимсгний үйлдвэрлэл эрхлэгч нэг аж ахуйн нэгж тус авсан байна. Малын хашиг нь 3 дугаар сарын сүүлчээс идэвхждэг тул жил бүрийн 4-5 дугаар сард өвчлөл хамгийн өндөр гардаг байна. Бүх насныхан өвчлөх боловч 1-9 хүртэлх насны хүүхдүүдийн дунд илүүтэй тохиолддог. Өвчлөхсдийн 54.9% нь эмэгтэйчүүд, нийт өвчлөхсдийн 11%-ыг малчид эзэлдэг байна. Бродод салхи секундэд 25 м хүрч салхилахыг тус улсын цагуурийн байгууллагаас анхааруулжээ. Хүчтэй салхины улмаас эрчим хүч тасалдах магадлалтай тул гар утсаа цэнэгтэй байлгахад анхаарах, гудамж талбайгаар явахдаа зарын самар болон шугам хоолын доогуур явахгүй байх, модны доор автомашина байрлуулахгүй байх зэргийг сануулсан байна. Түүнчлэн салхи шуургатай зэрэгцэн зарим газарт бороо, адар бороо орж байна. Айст клубын 120 мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.